Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ. Эцсийн өмчлөгчийн бүртгэл. Улсын их хурлаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан татврын ерөнхий хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 1 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх болсон. Эцсийн өмчлөгч гэж хэн бэ? Хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа эсвэл бусдтай хамтран өмжилж байгаа хүнийг, хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа хүнийг, хуулийн этгээдийн хувьцааг шууд эзэмшдэггүй боловч бусдаар өөрийн үйлдэлийг төлөөлүүлэн хийлгэж, үр шим, ашиг орлогыг нь хүртэж байгаа хүнийг ойлгоно. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл бөглөختөө хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл бүртгүүлэхдээ шинээр бүртгүүлэхийг 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнө байгуулагдсан хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 1-р сарын 1-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхдээ нөхөн бүртгүүлэхийг хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөлт бүртгүүлэх тус сонгоно. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл. Хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа эсвэл бусдтай хамтран өмчилж байгаа этгээдийн мэдээлэл. Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоотойгоор төлөөлүүлэн удирдан чиглүүлж буй хуулийн этгээдийн мэдээлэл, хуулийн этгээдийн өмчлөлийн бүтцийн зураглалын үргэлжилсэн хэлхээ холбоог дээр хүснэгтийн дагуу хийж хавсаргана. Хуулийн этгээдийн хувь эзэмшилгүй, үр шим ашиг орлогыг хүртэж байгаа этгээдийн мэдээлэл. Жишээ нь А компани 3 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцааны 20%-ийг иргэн Б, 60%-ийг Г компани, 20%-ийг Д компани эзэмшдэг байна. Дээрх тохиолдолд А компани хувьцааг эзэмшиж байгаа Г компани, Д компани тус бүр хувьцаа эзэмшигчтэй мөн мэдүүлнэ. Тухайлбал 60% хувьцаа эзэмшиж байгаа Г компани хувьцааны 10%-ийг иргэн Х, 90%-ийг иргэн С эзэмшдэг. Г компани хувьцаа эзэмшигчид А компани тухайд иргэн Х нь 6%, иргэн С 54% хувьцааг эзэмшиж байна гэж үзнэ. Харин 20% хувьцаа эзэмшиж байгаа Д компани хувьцааг 100% иргэн Х нь дангаараа эзэмшдэг тул А компани 20%-ийг шууд эзэмшиж байна. А компани эцсийн өмчлөгчийг тогтоохдоо дээрх хувьцааны хувь хэмжээний хүрээнд буюу иргэн Б нь 20%, иргэн Х нь Г компани оролцоотойгоор 6%, Д компани оролцоотойгоор 20%, нийт 26%, иргэн С нь Г компанийн оролцоотойгоор 54% хувьцааг эзэмшиж байна гэж үзээд 26%-ийг эзэмшиж байгаа иргэн Х нь 54%-ийг эзэмшиж байгаа иргэн С А компанийн эцсийн өмчлөгч гэж үзнэ. Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.